Би бол өөрөө эхэлж уугаагүй маа уг нь бол нөхөртөө авч өгсөн. Манай нөхөр нөгөө хор тавдар туссан баггүй. Тэгээ би энэ сайхан болчлоо. Тэгээ өөрөө авч уугаад нөгөө нөхөртөө өгөөд нөхөр маань ч бүр шинжилгээнүүд нь бас харьцангуй сайн гараад би чи нөхрийнхөө хажууд ерөөсөө уйлдгүй шүү дээ. Өстө чи сайн байна л гэдэг бол амин чанарыг ер нь аваад уугаадах юм манай тэр том хүүхд их сайн гэсэн бүх юмд сайн гэж л ээжийг тэгээ уугаад үзсэн чинь нөгөөх маань ч бас нэлээд сайн би хаана илаар шинжтэй ер нь ч бас болмоор тэгээд тэг би ч өөрөө сахартай байхгүй юу. Тэгээ сахартаа уусан чи би ч өөр 33 хүрсэн шүү дээ миний сахар. Тэгээд тэр эмнэлгийн тэр хаануул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхэн совилогч нь хүү та одоо өглөөш 33 хүрсэн байж тэгээд доошо яаралтад оруулаад Оюнбат гэж совилогч яаралтад оруулаад одоо ингэж ингээд тэгээд би тэр уургийг бүр нилээн сайн хуучин бол ганцхан л нөгөө 5 грамаараа л уугаад исэн байхгүй сүүлдээ нөгөөд чинь одоо та ийм өвчтэй байна та сахарын юутай гэх нөгөөд төр чинь сахарын жихрийн шижинд сайн гэж бичсэн байгаа юм чинь тэгээд тэрийгээ өдөр орой гэд ингээ уугаад исэн чинь миний сахар зарим өглөө босоход 5.5 болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь миний нүүр мүр чинь бүр би нөгөө яхаа нөхөр мөхөртөө шаналсан юм уу миний өөрийн байж байгаа байдал тэр юм уу бүр ингээд үрчигээд бүр айгүй сонирн болоод гэсэн чинь дараа нөгөө манайхны хүн ирчээд тэгдсэн юм тий нүүр чи айгүй сайхан болсон юм шүү дээ энэ уурга тэгээд тэр хүнд бол би уурга уусан гэж хэлээгүй шүү дээ тэгээд би тэгээд за энэ уургнаас болсон юм бэ тэгээд одоо тэр уургандаа илүү хайртай байгаа ерөөсө уурга тэгээд би сая очиж бас дахиад нөгөө желатин гээд тэр нэг 200 мянган тэрийг дахиж авч уусан чинь тэр нөгөө нэгдүгээр би чинь шижинтэй хоёрдугаар миний өвдөд байгаа байхгүй тэр мэрэнд бол нэрээ тэр одоо хин ямар хүн үйлдвэрлсэн ямар буянтай хүн үйлдвэрлсэн гэдээ одоо бодоод байгаа шүү дээ ер нь бол тэгээд байнга нөгөө цэнхэр уурга харахаар инээ түрээл за стандарт энэ сайхан юм ингээд уугаад авах юм заримдаа ч бас тэгээд манай нөхөр чинь тийг уугаад бүр сайхан болоод ерөнхийдөө тэр нэг толгой молгоонд нь юм гараад байсан тэр мөрн бүр илааршаад ер нь бас гайгүй болоод байгаа. Энэ бол бас хүн болгон бас санаагаар болдог бол шүү дээ. Санаагаар болдог бол бараг л өндөр настангууд авч уугаасаа гэж уриалмаар байгаа байхгүй. Ядрах нь багасаад байгаа байхгүй. Ерөөсөө тийм ядарна гэсэн. Өөрөө бол санаа нь явчих гол байгаа. Нөгөө эмчнэр болохоор таны үе ийм байж шүү. Та ерөөсөө маш сайн үеиндээ сайн анхаарал тавиараа явган явж болохгүй хүнд юм өргөж болохгүй гээд байгаа болохоор л явахгүй байгаа болохоос ш. Тэрнээс бүр явчих гээд байгаа юм чинь. Үнэхээр бас баярлж байгаа. Ер нь манай ял тэр тусмаа манай өндөр настангууд бол аваад уухад ээдээ бас л хэрэгтэй бүтээгдэхүүн шүү. Би бол өөрөөрөө туршсан хүн шүү дээ. Өөр дээр тэр желатин гээд одоо яриад байгаа нөгөө 200 мянган уурга байгаа шүү дээ. Тэр бол сайн юм бидий. Одоо миний энэ хөлчин бас л өвдөө. Би чинь таягтай байсан юм шүү дээ. Одоо таяггүй яваад байгаа үстэй. Тэгэхээр тэр чинь өөр дээр туршсан л байгаа байхгүй. Өөрийнхөө туршсан юмыг ярихад хүнд ч гэсэн хүрхэн арай илүү. Тэ тэрнээс өөр дээр тийм уурга байдаг гэсэн гэж ярих биш. Яг өөр дээр туршаад тэр нөгөө цэнхэр савтаа сарлагын юутаа уургнаас ууж байгаа энэ төр болохоор бүр арай илүү. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Ийм сайхан юм бас ер нь би бас нэг юм сэтгэлээ ярих юмсан гэж бодоод ийсэн. Тэг бүр яг нэг захтансан газар гихчээр ер нь л бас тэгээ бас сайн ярьж чадахгүй байна бас сандраад. Гэтэл ямар ч байсан миний хөл бас хөлтэй болсон, ядрахаа болсон юу жихрийн тэр минь бүр 33 хүрдэг маань өглөө заримдаа үзэхэд бүр 5.5 таа. Ер нь миний хөл ч гэсэн таягтай явдаг гэж та нар төсөөлдөө тий. Тэгээ одоо ингээд таяггүй явахаар чинь би тэр 200 мянган уурга тэрийг би хойлж уугаад байгаа байхгүй юу? Ерөөс тэрийг өглөө нь нөгөө цэнхэр уургаа уучаад нөгөө 5 грамаараа уучаад өдөр нь дахиад нөгөө цэнхэр уургаасаа уучаад оройн желатин уугаад байгаа байхгүй желатин юм ямар ч гэсэн тэр үе мөч би та нар үе мөчийн уургач бас нэг хэсэг байхгүй ирэхгүйсэн байхгүй 13 дугаар ороод тэгээ манай хүүхд дахтар 13 дугаар ороод бүхэн өргөнд байдаг байхгүй тэр л за нөгөө 2 зүгч уурга ирлээ шүү за тэр чинь ирсэн шүү гэдэг тэгээд очиж авдгийн тэгээд за та бүхэндээ баярлалаа.